байнгын хорвоо шүү дээ. Одоо ингээд асуудлыг оруулна тийм үү? Докторийн төслийг. Энийн дээр хигсүрээ ажлын алба та нар шүү дээ. Сайн одоо нэг мэсийн юм оруулж шаардлагатай юм санагдаад байгаа байхгүй. Хоёр удаа оруулмааргүй байна. Хилцмээргүй байна. Тэгэхээр өнөөдөр биш дээ ийм байхгүй. 25 дугаар зүйл чи ингээд байна шүү дээ. Тодорхой асуудлыг шалган судлаж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий төр хороог улсын хурлын тогтоолоор байгуулан ажиллуулж болно гэж. За үүнтэй холбогдуулаад ийм асуудлыг хариуцж байгаа юм. Төрийн үйл ажиллагааг захимжуулах, захим засаглал, захим бодлого, түүнийг хөгжүүлэхтэй холбоотой нэгдсэн төлөвлөлт боловсруулах талаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг судалж санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий захим бодлогын төр хороог дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан гэж хийх ажлын зааж өгч байна. Тэгэхээр энэ дотор нөгөө захим аюулгүй байдал гэсэн үг оруулах уу гэдэг нэг хүмүүс яриад байна шүү дээ. Тэрийгээ бас бодмоор байна гэж. Одоо нөгөө нийгмийн сүлжээ холбоотой юмнууд яригдсан. За нэг асуулт. Хоёрдугаар төр хороо зөвхөн гишүүдээс бүрдэх өгөөд түүний бүрэлдэхүүн ажил хугацааг тухай бүр тогтооно гэж. Одоо энэ их хурл дуустал ажиллана гэвэл шийдээ гаргаж чадахгүй байж байгаа дуусчих гэж. Тийм учраас хугацаа зааж өгөх хэрэгтэй байна. 1 жилийн хугацаатай ч байдаг юм уу? Жил 6 сар гэхээр сонгуульд хэд тулчих гээд байна. Тийм учраас 1 жилийн хугацаагаар гэдэг одоо ийм хугацаа зааж өгмөр байна. За бүрэлдэхүүнийг биш үү? Би түрүү хэллээ ш. Одоо ингээ хэн орох уу гэвэл одоо халийг хасах юм, халийн нэмэх юм. Зовлонтой юм болно нөхдүүд минь. Байнгын хороо бол 10-аас 17 хүний бүрэлдэхүүнтэй байна гэд. Би бол дээд тал нэг 17 хүний бүрэлдэхүүнтэй ч байдаг юм уу? Хамгийн дээд тал нь одоо иймэрхүү маягтайгаар ба штэ. Бүрэлдэхүүнээ ба штэ. Яг эндээсээ уулын тогтоож оруулах сайн байна. Тэгэхгүй штэ чуулган дээр ороод энэ 7-оор бүрдүүлэхээр өө би ч орсонгүй тэр ч орсонгүй гэд. За эсвэл одоо өнөөдөр би орно гэсэн 3-4 хүн байгаа хүний оруулаад нэг 10 болгох уу яах уу гэдгийг бол бас нэг яриа шийдчихмээр юм шиг байгаа юм. За тэгтэл яг хэлэлцүүлгийн явцад намайг би гарцаагүй орох байсан хүн гэдээвэл яах вэ гэдгийг бол хариу одоо нөхдүүд минь. Тий. За эднийг хэлмээр байна. За дараагийн нэг асуудал бол юу гэж байгаа шүү дээ. Төр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангахдаа байнгын хороотой адил эрхэлнэ гэж санал дүгнэлт гаргана. Тийм үү? Энэ талаар гаргаж ирсэн хууль номнууд орж ирвэл асуудлыг ярина. Бүр яг байнгын хороотой адилхан одоо эрхэлэх нь хянан шалгах бүхэл талын. За төр хороо хариуцуулсан ажлын гүйцэтгэлийг хангаж ажлынхаа дүн нэгдсэн хуралдаанд танилцуулан зох шийдвэр гаргуулмагц түүнийг улсын хурал татан болгоно гэж. Тэгэхээр 1 жилийн дотор багтаад ямар хуулиудыг барих уу? Ямар одоо хөтөлбөр нэгдсэн юм гаргах уу? Ямар шийдвэр гаргах уу энэ төр гэдгийг бол маш сайн том. 1 жил гэдэг бол бас богино хугацаа л да бас тийм үү? Гэхдээ өнөөдрийн одоо хурцтай явж байгаа цаг үед бол бид хугацаа алдах эрх байхгүй байна гэдгийг бол одоо бас хаана ойлгох шаардлагатай байна. Нэг ийм хэдэн би ажил хэргийн маягийн сандууд хэлж байна. Тэгээд төр хороо байгуулахыг бол дэмжиж байна. За баярлалаа.